явна гэдэг хэн нэгэнд туйлын ирэх юм санагдана. Сайхан бүсгүй тайртай гэдгээ хэлхийг чин сэтгэлээсээ хүсвч хэлж чадахгүй явсаар өвгөн болсон нэг нь ч бас байдаг. Гэхдээ та юу ч хүсч болно. Харин хүслээ биелүүлнэ гэдэг хамгийн чухал. Дунж бардагшин таанд таны хүслийг биелүүлэхийн тулд зохиолыг нь бичин зохион байгуулна. Та хэн байсан нь сонир биш. Хэн болсон нь хамгийн чухал. Чи нэг одоо ямар юу дайрлах вэ? Одоо чи мэдх юм чи нэвтрүүлгийг. Тэгэл орд ирэнгүүт орхны өгж бас би явж байна гэлтэй нэш. Битэрийг баг бүгд мэдх юм чи. Гэтэ ширээний цаанаа нь хоёул камерны үүдээс бараг л гарч үцэх үтэй. Ийм харагдах ёстой бол байсан юм билгүй одоо. Тэгээд дүүрч гээд ярина да. Энэ хүмүүс ингэж одоо шууд яриад Монгол орн чиний бодлоор хөгжиж гэнэ үү сүрч. Эхний асуултыг би жоод хэрвээ билэггүй хэрэгэлсэн бол уучлаарай. Ер нь тэгтээ тавих хэрэгтэй бол одоо биднэрт хамгийн түрүүнд хугацаа хожиж ярих хэрэгтэй зүйл бол Монгол орн хөгжиж гэнэ үү сүрч гэнэ үү. Мандан бадарж гэнэ гэж нэг ярьдаг шүү дээ. Түүхийг уншихад гүрэн нэг мандаал бадраал ингэж явдаг болтой юм шиг байна л дээ. Яг одоо Монгол улс чиний үед мандан бадарж гэнэ үү эсвэл мөхлийн ирмэг рүү очиж. Хэрвээ бүхэн өөрсдөөсөө яг өөрсдөөсөө өөрчлөлтийг хийж чадвал бид нар мандаж чадна. Яг энэ чигээрээ бол сүрнэ л дээ. Одоо бүх юм одоо ерөөсөө л бид нар чинь бүгд сармагчин болчихлоо шүү дээ. Монгол улс гэж нэрлэгдэх ирэхгүй болчихлоо шүү дээ. Зүгээр сармагчин улс л гэж. Тэгээ энэ нь яагаад би ингэж хэлж байгаа гэхээр Монголын ус нь гоё урсаад мал нь тайван амар илчээд хүн зон нь гоё жаргалтай тий яг зөв голдролоор хөдөлмөрлөөд ингээд бүх юм тэр юм цогцолж ээж л Монгол гэж хэлэгдэн шин. Тэгээд яг ийм сармагчин шиг байгаа нөхцөлд бол сүрч байна. Сүрч. Одоо яах одоо чиний хувьд за энэ оны босгон дээр Монгол улс минь ийм болох хэвээр. Бид ингэх хэвээр шүү. Жишээ нь одоо би зүгээр түрүүний ярилцлаган дээр хараад элбэгдэрж шинэ жилээр шампансыг өрөхгүй цай ууна гэж байна л дээ. Хайранд одоо ингээд архиа болиё гэж. Гэхдээ энийг заавал хүн ерөнхийлөгч болж шилэх хэвээр. Иргэн байж шилж болох заавал хүн албан тушаал дээр очиж ийм нэг нийтэд хандсан үгийг бодож олдог ч юм уу. Тийм ээ? Эсвэл ерөнхийлээд үйлчиж болдог ч юм уу. Гэтэл зүгээр би нуумарг байна л. Үнэхээр танаа чиний яриад байгаа энэ гал үндэстний холбоо бас нэг Монголын газар шороот холбоо би бас ажилт хийгээд явж ил байна л. Худлаа юм ярьсангүй л дээ. Ерөөсөө ярьсангүй л дээ. Тэгэхээр энэ эх онд Монгол улс яах вэ? Жишээ нь би элбэгдэржиг тэр цай гэж өрөнгөний оронд би шампанс гэж цай ууна гэжсэн дор нэг мөсөн шууд апу МСС хоёрыг хаагаал зарлиг гаргаал архив болцгоё гэсэн бол илүү нөгөө үндэсний архины талдаа бол зөв шийдвэр байх гэсэн бол зарлиг гаргадаг ерөнхийлөгч хэлбэрддэг юм байл. Тэгэхээр чиний хувьд 11 онд Монгол орныг танай гал үндэстэн холбооны хувьд танай хөх нуруудын хувьд танай бүлхмүүдийн хувьд Монгол орныг 11 онд ямар байгаасаа гэж ямар төлөвлөгөө боловсруулсан тийм гэрэл гэгээтэй мэдээлэл байна уу нийт ард түмэнд сонсоход. Тэгэд ямарваа нэг юм ингээд ийм сэтгэлийн галгүй хийчихэр тэр хизээ нэгэн цагт баригддаг л байхгүй. Тэгээ яг одоо дуун дээр ч гэсэн тийм шүү дээ. Яг ингээл энэ дотроос л дуу гарахгүй л бол тэр хүмүүс нөгөө чихэнд очиод тархинд ч бараг задрахгүйгээр гараа авчдаг байхгүй. Тийм хүний үг ирээс наалддаг. Тэгээд ийм дутуул байгаад байна л да. Уул нь яг сэтгэл зүрхнээс тэ асар том юмыг задлж өргөн хүрээнд тэ ингэж хийх боломж нь байгаад байхад тэ тэгэхэд бол одоо дөнгөж тэ ингэж эхэлж гин гэдэг бол жаахан харамсалтай л байна одоо тэр манай төрийн тэргүүний хувьд. Тийм. Тэр надад бол мэдвэж төрөхгүй л байна. Тэгээд нөгөө ногоо цагаа тарийгээд явж ирсэнд орвол бас арай гайгүй болж байна. Тэг нэг хэсэг чинь зарлиг марлиг гаргалаа гэж дуулдаад байсан шүү дээ. Ногоо тарий тэ хөлөмжийн юуг тэтхий мэтхий. Тэгсэн мөртөл бүх малчт нь малаа зараад
одоо энэ цагаан сараар монголчууд нь бүх махна гарчаад идэх махгүй л байж штэ. Би одоо чамайг жоохон зүгээр тасалж. Ингээл заримдаа ингээд телевиз дээр асуулт хариулж байгааг чи ингээ харахаар чи амар бухимдалтай байна л да. Аа. Яг ингээд ерөөсө шууд тэр нэг махыг зөөлж байгаа нөхдүүдийг дасан зэрэг нөгөө бодож байгаа шийдвэрүүд чинь бол ингээл айгүй их бухимдалтай байгаад шиг байна л да. Ер нь телевизийн ингээд ярилцлаганд ороо явж байхад одоо ингээд чамаас нэг ингээд яг чиний мэдж байгаа зүйлийг асууж чадахгүй байх шиг. Тэгэхээр чиний бухимдал хүрэхээр нөгөө махаа ярмаар байдаг. Нөгөө нөхдүүдийн болохгүй байгаа юмнууд нь сүрээд байгаа зүйлүүдийг ил болгож хилдэг. Хэвлэл мэдээллийн байгууллага гэдэг байна. Одоо шинэ чамаа гуцтаад гоо жахаа энийг яриад байгаа ш. Эн чин зүв юм байна. Бид нар ерөөсөө танаа энэ юм руу чинь хандарч ажиллая гэсэн юмнууд байна уу? Одоо сүүлийн үед бол тэгж эхэлж байна. Яагаад тэгэхээр бид нар нэг гэр дотор байгаа гэдгээ монголчууд ухаарч эхэлж штэ. А түрүүн нь болохоор нэг зургтын ч юм уу те. А эсвэл нэг намд ч юм уу. Эсвэл нэг юм юмд харьяалагдаад байсан байхгүй. Одоо залуучууд бол задгарч маш их задгаас сэтгэж эхэлж байна л да. Тэгэхээр энэ цаг бол уулаасаа ирж байгаа цаг юм чинь. Энэ дээр нэх одоо бухимдах яах бол шаардлага байхгүй. А хичнээн их энэ мэдээллийг хааж боомлох тусмал одоо надаас бухимдлаа анзаарагдаж штэ. Тэгтэл цаана нь маш их хүмүүс бухимдаж байгаа гэж бодох хэрэгтэй. Монголчууд бол төртөхгүй те зүгээр дотроо монголчууд тий. Тэгэд чонч нь бухимдахаараа бас эвгүй штэ. Тий тэгэд чоныг уулна сэтгэж өмнөнийг үлдэгч энэ сэтгүүлч гэж тийм ээ. Энэ сэтгүүлчд маань бас энэ чонны энэ бохимдлыг бол тавигдуулахгүй бол нэг өдөр задарвал бас эвгүй дээ. Тэгэд энийг бол ухаарад эхэлсэн л дээ хүмүүс. Тэг би чамаас үрийг зорж байгаа дөрөс одоо чамаг ингээл нэг улс төр мөргээл гүөх юм. Дууга дуулаад явж яахгүй одоо энэ газар шороомороо гэж орилол гар хөлөө огтлол клипэн дээрээ хүртэл гарынхаа алгыг хутгаар огтл зүссэнгүй тэр нэг ахмадууд ч гэсэн хийвгүй болж л дээ. Гэхдээ энэ хүчин гар хуруугаа зүсчүүл одоо тэр судсан утсанд нь юм дайрчих биелэг нь чамд нөгөө хайртай хүмүүс ш тэ чиний хоолнд хайртай. Тэгэхээр энэ чи ер нь яагаад ингэж энэ улс төрлөө сүүлдээ тэгсэн хөгөлдөр ерөөсөө энэ хоёрын нийлцсэн улс төр тууж явж гэх шиг тий. Тэгэхээр чиний энэ нэг юм улс төрлөө орохгүй одоо хүмүүсийн ганц чамаас авахыг хүсдэг хариулт бол дууга дуулаа явж явахгүй юу гал ус гэж орилол газар шороо гэж орилоод байгаа. Чиний дуу бүх хүмүүс үлээ чи тийм хангалттай мөнгө хийгээд явах боломжтой шин. Болно ганцхан дууга дуулаад явж болно шүү дээ. Тэгэд яг энэ яриаг ямар хүмүүс гаргаад байгаа юм бэ гэж. Энэ яриаг лавл Монголд гарсан шүү дээ. Тийм Монгол хүмүүс гаргахгүй байгаа байхгүй юу? Гадны хүчин зүйл буюу бас нэг өөр хүмүүс гаргаад байна энэ яриаг. Юу гэхээр би бол дотроо боддог ямар ч монгол хүн бол энийг хүлээн зөвшөөрч бүгдэнд нь бодогддог зүйл байхгүй. Юу гэхээр Монгол нэг малчин хүн 1249 мэрэгжилтэй байдаг. Цаг өөрч одоо тогооч, эм зүүч, ургамал зүүч, байгаль хамгаалагч ингээл тоолвол бол 1249 тоогоолч гэдэг үү тийм. Тийш хүний эмч. За ингээл одоо бүх мэдрэмжүүдийг ажиллавал 1249 байж ич одоо монгол хүн гэж хэлэгдэж байна. Дэлхийн эзэн гэж хэлэгдэх тийм ээ. Тэр ихээ монголчууд бол олж авч хадгалж ирсэн байсан байгаа байхгүй. Тэгэхээр миний хувьд бол тэр 1249-ээс нэг нь л дуучин байхгүй. За нэг л юуг нь. Тэгэхээр би энэ их түүх шаштар ингээл энэ олон зүйлүүд ингээл хараад бас ингээл одоо манай аав ингээл шүнжингээл ингээл суудаг байсан шиг би бас их тийм болж эхэлж ийл дээ. Цус ген бас тийм байд юм уу? Байдаг болоод л тэгж л одоо тэгж намайг зүгээр суулгахгүй байгаа л үүдээ. Тэгээд ерөнхийдөө бол би ганцхан мэрэгжлэр өөрийгөө тоож явах хэрэгтэй хүн биш юм байна гэдгийг л ухаарсан л байхгүй. Тэгээ энэ яриаг ямар хүмүүс гаргаад байна гэхээр монгол хүн гаргахгүй. Би ядаж нэг 10 мэрэгжилтэй бол тийм ээ байж 10 зүг рүү би явж иж би нэг юм Монголын нэг жижигхэн өөдөс тасархаа гэж ярих эрхэл надад олдох болохоос биш. Би болно ганцхан дуулаад бол би 500 мянган айл өрхөөр Монголын нэг өдөр яваад ингээд нэг өдрөөр явхад би нэг 70-80 мянган айлд нь л энэ амьдралынхаа үлдсэн нэг 30-40 жилийн хугацаанд орж амжих юм бэл. 420 мянган айлд нь би орч чадахгүй. Тэгэхээр